Би шилбүүрийн дээд сурдаг шүү дээ. Шилбүүрийн дээд. Энэ хоолыг юм. Баян идэх гэж байна. Тийм үү? Би шиг харах. Би тийм бай. Чи 900 ирсэн малтай. Би чамтай суугаад чиний мягтах малч юм. Алтлаа би. За би ер нь бол нэг амар адилхан хоолоо харчлаа шүү. Энэ хүн баг муу. Амар өөрийгөө битээ аягаа гоё. Тайван байх гэсэн жирөөс мөр нэг толгоо онохгүйсэн. Баярлалаа. Та манай томордог урамшуулт хамрагдлаа. Томордог сонголтын урамшуул эхэллээ. Эдийн шин хэрэглэгч та үндсэн багцаа 2 болон түүнээс дээд сараар сунгаад эхний сарда том багцаа үзээрэй. Урамшууллаа хамрагдсан хэрэглэгчдээс 3 хэрэглэгчийг шалгаруулан том бэлгээр урамшуулна. Дидиш. Мэдээллийн давлах 1919-50. Хүрээд Ямар гэж юу хүрвэ? за чиглэл компани янз цагаан хүрээлээ. Чиглэл компани хийж байгаа энэ Монгол хүү энэ төмрөөр хийгээд байна. Манайх урд нь ингээд энэ фяван саунуудаар ингээд айргам хийдэг байсан бол энэ жил гоё зориултын бүлүүртэй юм сайхан хэмжээнүүдээс захиалгаар ингээд том жижиг хамаагүй хийх юм байлээ. Хүүрэндээ айргаа хийж сама хийж өнөөдрийн айргийг бүлэх гээд тэд 3 байж байна. Айргийн хөхөр гэж байна. Айргийн хөхөр. Баалмал гарахгүй зэвэрхгүй. Ямар нэгэн төмрийн амт амтдахгүй. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Нархуур тэгшэрч найр наадам дэлгэрсэн намрын сайхан үйлрэлд хотын бүсгүйгээ аваад бид холын замдаа гарлаа. Энэ удаад өмнгийн сайхан говийг зорино. Говь нутагт намар цаг хамгийн үзэсгэлэнтэй. Нар илчийн идэ цагаа дэлгэрч хүн зооны магнатины найр наадам дэлгэрч байдаг цаг. Нөө намайг хүлээгээд би одоо оюутан хотын бүсгүй хөдөө нутаг нэвтрүүлгийн 16 дугаарт олж гоё надад амжилт залуугаа явж байна. Залуугийнхаа хувьд гэх юм бол яг нэгсэн төсөөлөл бол одоохондоо нэг буухгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан яриасаг хүн байгаасаа гэж бодож байна. Холыг туулж хоёрыг учруулахаар явсаар Өмнөговь аймгийн Далан задгадад ирлээ. Залуу маань бүсгүйгээ хаан тосох уу, хаан уулзах уу гэдэгсэн. Ийхүү хилэлцэн тохиролцсон ёсоор аймгийн төвдөө хос бол хоёроо уулзуулах мөч ирлээ. Цэцэгээс сэрлээ. Одоо Өмнөговь нэмэгт ирсэн байна. Ер нь бол уцаараагаа л ирлээ дээ. Зам амаа, замынхаа сайхан байх нэг юм харна. Чадсан мод өглөө эрт үүрээр гарсан болохоор жоохон ядралттай байлаа. Одоо нүрээ нэг жоохон бүтцээ залуутайгаа уулзах гэж юм. Уулзсан да. Дөрөн бол хөрвөөгд өсгөцөг бол авах юм уусаа. Өсөө бол янзлна гэж байхгүй. Энэ чигээр явна. Нүрэл нэг бодлоо утгаас. За сайн байна уу. За намайг Өмнөговь аймгийн хаан гарсан байраад Батжигээр мэтгдэг. Тий. Өчтөр шин тосч авах гээд
Тэг өчтөр шөнө Өмнөг аймгийнхаа төвдөд нэр чанаа тэгээд одоо ингээ уулзч чадсан маш их баяртай байна. Тий. Намайг холон гэдэг одоо оюутан сэтгүүлчээр сурдаг. Аха. Тэс амар их нэг бодоол сандраал дагдлаа л тий. Амар их хүлээлээ. Дишээ ирж байгаа зам хайцсангүй айгу гайгүй юм уу? Тий. Гайгүй тий. Одоо нэг жоох эвдрэлтэй, тий жоох засвартай нэг хэд хэдэн газар л шорон замаар юм. Бусдаар л дан засамлаар явдаг. Ер нь их газар нь засан болохоор тэгээд уудаж байгаа л. Тий. Тий ер нь хэр их ядрав. Ядраагүй сайн уудаж байгаа л. Бараг сэрэл тэгээд хамтаа уулзлаа. За одоо манайх явах уу? Тий. За. Өөрөө хэдэн настай лээ? За би одоо 19-тэй. Тэгээд одоо бараг л 20 настай та. Би гэсэн бараг л 20. Хэдэн сарын хөлөө? Би чинь 2006 оны 1 сарын 3-ны. Нөө цагаан сараас өмнө төрцөлгөөс дахиад жилдээ. Дөөл юм байна. Тийм байна. Одоо тэгэл тоглоал би одоо хичээн гэлээ. Явж. Манай хөдөөгөр энэ Өмнөг аймгаас хоошоогоо 50 км Багтулаан эрэг гэх газар. Багт улаан эрэг. Тий. Тийм нэртэй газар зумждаг. Тэгээ одоо тэгээд Намаржааны уурын солороо тэгээ нөө нэг унгнуудаа тамгалаад тэгээ үрс гээд унгны тамганы найр гээд одоо хий. Тэгээ одоо тэрлээ буцгаая та. Тамганы найр. Тий, тамганы найр. За. За хойлоо одоо. Одоо манай унах тамга нэг унгаан тамгалаад тавиад нэг гүний үрсийг чих гэхгүй. Яг чи тэрэн дээр таарад ирсэн. Тэгээд одоо юу л дэлгүүр очичоод тэгээд манай хөдөөгөл гараа та. Энэ нөгөө нэг аймгийн төвийнхаа хамгийн том. Тий, манай цаг жахлан гээд номингийн дараа л орно. За. Тэгээ мөн хөвтэй бол бараг л номин. Амар олон үйлчлүүлэгчтэй. Ариун Батмаа нэвтрүүлэгт оролцохын зэрэгцээ маргаашийн гүүний үрс гаргах ёслолдоо бэлтгэх их ажлуудаа амжуулна гинэ. Манайх хоёр уулзаад л маргаашийн найрын хүнс цоглуулах ажилд орлоо. Нарийн бэлтгэлээ хангасан хоёр маань одоо гэрийн зүг. Хотын бүсгүйгээ аав ээжтэй танилцуулнаа. За ингээд. Нэг хөдөө гэрт ирлээ дээ. Нах ингэ 3 айлээ юм уу? Тий, энэ нөгөө нэг энэ баг гэрэн сайлын гэр, дунд гэрэн галтгооны гэр. Тэгээд энэ том гэр нь болохоор ингээд ирсэн хүн актив оруулж хайр цагаан тий болгодог гэж байна. Манайх ер нь ам бүл хэдүүлээ лээ. За манай ам бүл бол ер нь 7. Тий манай ихч тусдаа гарсан. Тий. За. За энэ манай аав баг энэ манай Монгол улсын аврагт 40 аймаг алдартай байж Сарантигийн Батыг гээд өмнө уртаа бол юм нэлээд нэрмддэг. Одоо энэ манай ээж Өмнөг аймгийн Мандлаа болсон би. Дэлгэрмагийн болор цэцэг гээд. Тий. Одоо ингээд нөө миний энэ дээл мэлий чи хийж өгсөн чинь энэ л байна. Тий. Энэ л байна да. Сайн байна уу? Сайн явж ирв үү? Авчирсан. За энэ миний нөгөө гэрээсээ авчирсан хэлэг байгаа. Энэ болохоор манай нэвтрүүлгийн ивент тэгч Ургана брендийн энэ хүсний. Хойл яваад. За баярлаа. Ааш нүтгүй юу гэдвэ? Хотынх унган хотынх.
Наа болохоор налаахыг ээж баян онгорын хөсөлтэй. Хол явж ирүү. Харин тэгэл замдаа унтж байгаа л ирлээ. Өмнө говьд ирдсэн үзэг байсан. Ер нь баг хөдөө нэг явж байгаагүй тийм. Манай нутаг өмнө говь ямар хол санагдав? Хол байв, ядар буу. Замдаа харин унтцараагаа л таарсан. Тэгэл замд ер нь тэмээ айгүй их байсан. Тэмээ ер нь харж байгааг болохоор айгүй сонирхолтой байсан. Байгаль гоётой л газар байна. Төлөөсөн байгаа. Гоётой. Одоо өхөр ямаа сааж чадах. Өстө өдөж байгаагүй шүү дээ. Харин маргаашнаас би ер нь юу хийх вэ? Өгдөө тасаал цагаан жанаад эхлэн дээдэг. Өгдөө усаад ямаагаа саагаал. Тэгэл ямаагаа саангууд нөгөө тоогоо нэрнэ. Цагаан дээгэн боловсруулна. Урууд араад нөгөө энэ шүүрмэг араад мараад бүх юм аа хийш. Ажилдаа олцоод явах нэгэндээ. Толгоогоор нь зөрүүлээд. Хоёр-хоёроор ингээ зөрүүлээд тэгээ ингээ дээсээр холбочтой. Чамааг ирнэ гээл хэд хоног л сандарлаа штэ. Би бас ирэхгээл догтлоо л байлаа. Ирэх нь гээл хүлээгээл зарим нь бэрээ өдөөж авах гэж нүггүй айл. Зарим нь шоод авах гэдэг чи. Ихлэх гоё юм болоод хүмүүс их сонирхоод асуугаад өөрөө хүн байна. Нэг иймэрхүү хүн байх гэж бодож ирсэн юм аа. Ах их хоёрын ер нь хэн ихэлж найрсан бол энэ л намайг найрсан даа. Ах ер нь яагаад ихчийг хараад те дурлсан шалтгаан те байгаа юу? Сонирхолтой юм байна. Сайн болохоор суух үлгүүд одоо. Ахны харцаар дурлсан уу? Тэгээд тэгэрсэн болохоор л авцуулж байсан. Тэгээ бид нарын үед чинь нөгөө утас гэж байхгүй. Тэгээд байдгүй шүү. Нөгөө юу гэнт за энэ чи ирчээл явна тэгэхээр энэ мод ирэхгүй дээ гэж нөгөө утас мац байхгүй юм чинь тэгээд байж. Тэгээд нэг сар мар болоод ирдэг байсан. Тэгсэн чинь сар арай ойртоод 14 оноо зүйдэн 7 оноо ирдэг. Тэгээд явхаа байсан. Тэгээд бид байж байгаа л нэг намар мотоциклаар хоёулаа сундлаад би гэрэг манай аав эзгүйс ээжтэйгээ хувирж байгаа. Тэгээ хоёулаа сундлаад дахиад ирсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь хараагүй шүү дээ. Мотоциклаар сундаж ирээ. Танаас сууя гэж асуугаагүй юм уу? Хий шууд сууя гэж бодоо сундлаад ирсэн юм байна. Тэгэл гэр ороод тэгэл 5 хүүхэд суугарч гараад тэгэл ингээл үргэлжилсээр тэгэл одоо ингээл явж байна. Би нэг жоохон бахта дандаа хөл нүцгий явдаг гэсэн. Тэгээд ингээд хөлний уул мул ингээд язаад хагараад тэгээд энэ гар мар сайртаад ингээд хагарчдаг. Тэгээд ингээд бүр ингээд тасраад баг тасарчдаг. Тэгээд тийм үү. Бакаал гутал гээл тэгээд өмсгөөд яваад дараагийн наадамд бас гутал нь олдохгүй. Баггүй нэг гутал мутлах тагаалаа. Нэг нь машин дандаа хөл нүцгөө. Тийм үү. Тэгэхээр чирэг болт юм шүү хүүхэд хөл нүцгөө өмсгөө. Тэгэл юм шиг. Хөл нүцгэн тэгэл гүйцдэг өгөөд. Тийм тэгэл байнга л хөл нүцгэн тэгэл загнуулаа л гэл. Бороо нөгөө бакаал нороод хатцсан зай гутал баг орхон байцаа дээр. Гэнт нөгөө наадамд явахаар гутал санаадар нөгөө эмбэлэн дээр мордон гуталгүй бол болохгүй. Тэгэл тэрнээс одоо асуудал үүсгэлээс загирууд нь. Тийм тэгэл ер нь хар багасаа л овлохгүй бол архивтай орлогогүй тавигдтий та тэгэл тэр ухаанаар л хүмүүцэндээ. Эдий болгоод өгсөн одоо тэгэл өөрийгөө даваа явах чадвартай л тэгэл болоо гэж бодоод байна. Ерөнхийд нь арх дарснаасаа холхон л байвал тэгэл ерөнхийд би хэдий хүртэл арх авах тамсааг болгоом. Арх уухгүй амьдрал аяндаа болох юм. Арх уусан амьдрал ямар гов, арх уухгүй хүний амьдрал ямар байна гэдэг чинь тэгэл ерөөсөө харахтаа л ойлгомжтой шүү дээ. Арх уусан улсуудын амьдрал тийм үү мундаг байхыг юу нэг харахгүй л гоо шүү. Зэрлэг болон говь нутагт эдээшлэн амьдардаг шиг гулан охин маань говийн айлдаа амархан инэгшин тасах шинжтэй. Аав ээж Ахмад настангууд маань хотын бүсгүйгээ их л дотно хүлээж авлаа. Уйлдэл үгээрээ үлгэрлсэн сайн аавын сайхан хүү байна да. Говийн намар, говийн нар, говийн айл гэдэг онцлог зүйл ихтэй. Говь гурван сайхан үйл хэмээх говь нутгийн хангаад намаржиж байгаа малчин айлын нэгэн өглөө эхэллээ. Өнөөдөр өрнөн их ажилтай. Унаг уйж, үний үрс гаргах тул хол ойрын зочид хийчээд бүрэлдсэн ирсээр. Гэнгээ. За, гоё наа өвчтөр.
Давхиж хурж ирээл тэгээд залуутайгаа уулзаа гэрт нэрээ цаахан идэж ууд сууж агаад ер нь нэлээ орой болт хийцээ бид хэдий чинь ерөөсөө өсөхгүй айгүй их хоол цай бэлдэжгүйгээд манай гिच хоёр маань тэгээд явсан. Ямар ч гэсэн унтаас ирсэн. Сэрээд бас ахаад өсөөгөө. Хоолоор ер нь айгүй их шахаж байна. Тэгээ илүү гарсан болоо тэгэл арикуудаа энийг чи аргалцгаа гэл тэгэл өгчөөд ах юм. Тэгэл манай хүн илтгэж юм. Тэгж чи гэж юм. Тэгээд камергүй үед бас арикуудаа болцгоё. Одоо энэ чи хүмүүс ирсэн нөгөө үрс яах вэ? Үрслэн. Тийм дээ одоо ингээд хөнтөн цуглаад үрс хийн гээд айгүй олон гадраас машинтай хүмүүс хурж ирж байна. Манай энд хичнэр маань идээгээд тсэж байна. Одоо орч харуулцгаая. Энэ гэр бол айгүй гоё гэр. Одоо ингээд идээгээд тсэж байна. Ер нь бол 5, 7, 9 үеэр явдаг гэж түр ариг аялж өгсөн. Тэгээд бүгдээрээ дандаа шинээр нь гаргаж авсан юм. Одоо ингээ идэгэд тсэж байна. Энэ идэг ер нь юунд зориулж засна? Энэ идэг одоо нэг унаганыхаа үрснийхээ юунд ингэж идээ засч одоо хүндэд ирсэн зочдтой хүндэд гэж одоо хүндтэй идээ өөрж байгаа гэсэн. Тэгээ адууныхаа баярыг хийх гээд. Одоо 100 гаруй цочин ирнэ гэсэн шүү дээ. Ер нь хамаатаас одоо ирд юм болов уу? Яахад юм? Хамаатан цаатан найз нөхөд нутаг усныхан тэгээд ер нь ирэх боломжтой бүхэн бүгд хүндэтгэд ирж байгаа юм байна. Одоо энэ ингээд үсийг хусцсан заяа. Одоо энэ хуссан усан дээр ингээд дарна. Энэ одоо үс нь урахаараа за одоо ингээд хөлдөөчж байгаа байхгүй. Азот гээд одоо ингээд үс нь урахаараа энэ үсэн цагаанаар ургана. Дээр үсний уламжлалт ирсэн тамга. Энэ дотор нь яг юу байгаа юм? Азот. Тий. Дээр үед нөгөө нэг махан тамга гээд энэ тамгаа улайсгаж байгаа. Тэгээд зүгээр ингээд арьсан дээр нь дараад төлд тардаг байсан. Одоо үед ингээд азотоор хөлдөөгөөд тэгээд ингээд дардаг болсон байхгүй. Энэ тамганы учир гэх юм бол энэ юу тангад үсгээ ра үсэг байхгүй. Тангад бичгийн ра үсэг. Тангад ра гэдэг нэртэй тамга. Тэгээ ер нь яг ингээд хэллэг үгээрэн бол адуу гэсэн утгатай тамга байхгүй юу. Манай өвөөгийн өвөөгөөс бүр дээр үеэсээ ингэж уламжлагдаж ирсэн. Ийм тамга байхгүй. Тэгээ одоо ингээд айл дээр үеийнхаас л ингээл хадаг мад гэдэг одоо ийм болол яваалах. Бүдөө тамгатай адуунууд. Тий. Эднээс хүрээд тамгалан гэсэн юм байдаг уу? Байхгүй. Унганд л тамгална. Болоод юм. Ерөөсө бүгд рүү тамгагүй явж гоод ихмэр болсоход нь тамгалсан ч болно. Одоо ингээл тамгалаа л ер нь дуусч байгаа. Одоо нөгөө нэг үрс гэдгээ саамаадсан. 3 удаа ингээд юу яадаг гүүгээ саагаад тэгээ нөгөө 3 дахь сам дээр одоо тэгээ ингээд мордуудаа ингэж нэгээр нь мордоод тэгээ ингээд нэг хангайдлыг баярлуулад гүнийхээ саамыг цацаад ингээд сааманд цад гээд одоо үед бол тэгээ цоон цад гэдэг болсон. Одоо энэ нөгөө нэг саяны яг дарсан чи одоо ингээд нэг сарын өмнө 10 доогийн өмнө өдр дараад одоо ингээд үсэн цаанаас ургаад ингээд хөлцөн ингээд гараад ирж байгаа. Одоо энэ наатлынх нь энэ ингээд арьсан унангууд цаанаас нэг цагаан үс гарах байхгүй. Одоо энэ тухан дээр нь одоо яг энэ цагаан үс хуустай. Яг ийм үс ургана гэсэн үг. Ямар ч цэцний мөрөөс. Тэг ямар ч цэцний мөрөөс ургана. Тэг цагаан үс нь ургаа тэгээд ер нь ингээд бүх адуугаа тамгаар нь ялгана гэсэн үг дээ. Одоо энэ шүү дээ. Энэ ингээд ургацсан. Тэг одоо яг ингээд цагаанаараа дараад ургацсан байгаа нь яг энэ байхгүй. Энэ чи ингэж тамгадаг гэж ярьсан. Энэ одоо дөрвөлжөөрөөтэй чонжин гэдэг тамга дээдлийнх нь. Доотлынх нь мэдгүй би ч нэг сайн мэдгүй. Танах гэхдээ өөр тамгатай гэдэг юм тий. Тэг яг нөгөө нэг хүнийх өөр байдаг байхгүй. Энэ нөгөө нэг манай сая энэ жил аймагт харигдсан буурлуур юм нөгөө. Одоо гүний үс гаргах гэдэг зүйлийг одоо энэ манай өвөө Батбаяг гэдэг хүн тайлбарлаж байна. Мастагтаа тон намын сайхан үйлрэлт. Одоо малан ойч ол хангаа бас давхар тавьж ард түмэнтэйгэн сайлах. Атоогоо баярлуулж. Тий. Ингэж одоо надаагаа баярлуулж байгаа. Цагаан эсгийн дээрээс дээр нь одоо идэ атаан тавиад
Томдын цайлаад одоо ингээд сүүгэн цалцсан. Гүнийхээ юг Саамыг. сүүгийн гэсэн. Тий. 3 саам авчихсан. Нөгөө тэгээ адууны баяр л гэсэн. Тий. Уул хангаагаан баярлуулж байгаа. Баярлуулж байгаа. Саамаа ингэж өргөж хангаатай баярлуулж ингэж өргөж. Гүнийхээ саамыг одоо өргөж байгаа бай. Тий, өргөж. Энэ асуудал чинь яг хитэнээс ингэж. Энэ Монгол яс ер нь дэх үеэс мэднэсийн дээд өвдөөцөөс л олон жилийн асуудал л тань. Нөгөө хангаа. Одоо саамаа өргөж гэхдээ орж махаа аваад гэдэг тууран өргөн. Тий. Тэгээ энэ адууны чинь жил одоо бар нохоо хоёр байдий. Тэгээд одоо хойд руу исэн бол бар дээр тавьж тамаад тамаа гэж үл тийд. Баруун тэгээ баруун руу исэн бол нохоо өдрөө тавих хэрэгтэй. Нохоо руу исэн бар дээр тавих хэрэгтэй. Юу жилэндээ. Гэж ярьдیں۔ даа. Одоо ингээд нөгөө өглөөнөөс хойш 2 цагийн зайтай 3 саацсан байгаа. Тэгээд одоо тэр нөгөө саасан саамаа одоо ингээд бүгдэн бүх адуугаа одоо ингээд мэлаагаад саамаа цэцсэн гэсэн. Одоо энэ цацлын одоо энэ 9 нүх байна да. Одоо яг одоо энэ 9 нүх энэ нөгөө нэг мөнх амьдралыг бэлэгддэг байхгүй. Энэ цацлын 9 нүх нь. Тэгээд одоо нөгөө нүхээрээ бас өөр юм бэлэгддэг. Бас үү. Тий. Тийм болохоор одоо ингээд 9 нүдтэй цацал гэдэг. Одоо энэ манай бүр өвөг дээдсээс бүр дээр үеэс л. Тий. Энэ юу вэ энэ? За одоо энэ бол луу бай. Тий. Энэ доошоо бас өөр. Тий, өөр амт. Одоо ингээд 2 луу л байна да ингээд. Энийг юу гараар урлах уу? Тий, одоо нөгөө дэх нь үеийн нөгөө нэг жинхэнэ тэгээ нөгөө мотор юм хийдэг байсан хүмүүс л. Үе дамжаа явж байгаа. Тийм ээ, хадгийн. Тий. Мэдэх байхгүй. Өөр ингэж 9 юугаар ингэж цацлаа ур. 9 нүхтэй цацлаараа хангаадлыгээ баярлуулна. За. За зүг. Наран дээр надад. 자, 도저히. Гүүний үрс гаргах ёсыг Адун сүргийн их баяр, айраг цэгээ дэлгэрхийн баяр хэмээн бэлэгдэн 100 намар идеундаа дэлгэрсэн цагт бар болон нохоо өдөр хийдэг. Гүүний үрс гаргахад гүүн зэлийг нар зөв 3 удаа тойрох бөгөөд энэ ёсыг үлдэхийн өмнө 9 нүдэд цацлын халбаар 4 зүг 8 зохисын тэнгэр бурхан уул хангайд цацал өргөн цөөн цүд хэмээн уянгалан дуулна. Ийн үлдсэний дараа зэлний ихэд ширээ засан арцгүй жуугуулан идэ цагаагаа ирсэн хүмүүстэй дээжлэн барьж дууссаны дараа хүмүүс эсхий олбогтой айраг цагаатайгаа гэр хүртэл 3 удаа амран нүүдэлж их гэрд ирснээр үрс гарган найрлахын зэрэгцээ бэлтгэн зэгсэн хоньны шүүсээ ирсэн гişиддээ хүртэн тараадаг уламжлалтай. За хүрэлцэн ирсэн та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Хотоос ирсэн энэ говь нутгийг зорж ирсэн хулаахан дан баярлалаа. Тэгээ өнөөдөр манайх Монголынхаа гүүнийхээ үрсийг хийж ийм баяраа тэмдэглэж байгаа. Тэгээ унагаан тамгалаад үрсээ хийгээд иймэрхүү баяр хийгээд байж байна да. Тэгээд ээж нь нохондоо ингээд 2 хүүхэдтэй дээл оруулж өгсөн. Ойсоо би өөрөө ямар гоё юм ингээд хүүд өгөө. За. Нэг охиндоо өгөө. Баярлаа. Эдгээр хэврэг эзэн нь мөнгө хохолтгой. За, уртнаас ч удаан зургаарай. За гэд буран зүгсэн бүх сайхнуудынхаа заавал ах トゥ төрөл төрсөختөө маш их баярлаа.
Зээнэмэн цэнхэр зандан хүрнийн удамтай даруу хүрэн хонгор зэрдийн угшалтай элбэг хэрийн ахм хурдыг дуурайсан эдэр хэрийн үр хоочиг залгасан наран гибэл тэнгэрийн адил зүстэй намын зөвхөс тасын мараа ширтээсэн навчин хөөрхөн чихээ юугаан сэлбүүлэн нарийн уртад хүзөө юугаан уухаан эрдэнийн дээдэл толгой юугаан үргөөд эвтэ цагаан шүлтэй юугаан яранцууган эзэн хүнээ хархан эвшээдэг хижил сүргэн хаан өөрсдөг дөрвөлжин гондон хүчи чадал хуралдсан дөрвөн чадсан хурдан шанцаар зогсоосон холлын хоолоо цуцуугүй мэрэ хурдан шинжний тоогс төгөлдөр бүрдсэн наастаа бордуу зүйл бүрээр магтагдсан нутгийн адуу зураг хөргийн хатгалсан ийм хурдан хөлөг гал шардад байдаг юм ийм хурдан хөлөг гал шардад төрдөг юм зээ гал шарын хурдан адуу Гүний үрс гаргахад ирсэн хүмүүс унах зүслэн азот хямраа үздэг. Ийхүү зэлнээс хурдан хүлгийн удан болсон унганы уралдаан эхэллээ. Тод манлай таргын жолоо өргсөн түргэн унганы байг нэвтрүүлгийн ивент тэтгэгч DD-шийн дэвшилтэд 3-0 төхөөрөмжийг бэлэг болголоо. Малчтад хамгийн их хэрэгтэй бэлэг биз? Жидрэг хараа. Одоо манай говьчууд тэмээгээр ээж нөгөө нүүдлээ хийж энэ заяа. Нөгөө ховор ер нь ховор үзэгдэл шүү дээ тий. Одоо хоёлаа нөгөө манай говийн чаа ингэж тэмээгээр нүүхэ болцсон. Тэгээ одоо ингэж нүүж хүмүүстэй өмнөөс намдаж цайлдаг байхгүй. За тийм ёс уламжлалтай. Хоёлаа одоо юу цайл. Тэр цайлг нь яг ямар учиртай? Тэгээ нөгөө нэг холын замд ядарч байгаа нөгөө одоо элгэнсэг Монгол түмэн гэж яриад байдаг шүү. Тэднийгээл одоо ингэ цайлаад ундлаад хоолтой унтаа гаргая гэсэн нэг тийм баггүй. За сайхан намайг цааш. Сайхан намайг цааш. Хаанаас хаа орж ивцээ. Хөдөө нөгөөс дэрсэн усны ихэр орох гэж нүж байна. Нүүдэл тох цааш. Сайн ууж байна. За сайхан намарч байна. Сайхан намарч. Та сайхан намарч. Сайхан намарч байна. Тэ сайхан малгар уртамар болж байна. Тэгж байна. Сайхан намарч байна. Сайхан намарч байна. Сайн авчрал. За сайхан намарч байна. Нутаг өргөн хаа байна. За нутаг голынхаа аймгийнхаа голынхаа зөвхөнтэй л байна да. Нүүдэлд явуулсан чинь харин хүн яваад байгаа шиг харагдаад. Миний хүн чи ерөөсөө нүүдэл тосч явах шиг байна. Вой гэд буугатлаа. Бас би бас өөр тэгж тэмээтэй нүүдэлж байгаа юм хараагүй. Тэгээс цайлаа гаргая гэж бодоол нааша. За баярлалаа. Үндсний өвсөөлийг хадгалсан яасан сайхан мундаг залуучууд вэ. Тий. Та ч өстэй мундаг юм байна уу гэхэд одоо үед ингэ тэмээгээр нүг явж байна. За энэ тэгээ одоо дүүгийнхээ намар чанданд өхүүлээд одоо ч хүүхдүүд сургууль соёлд суудсан тэгээ хүн бүлэн утаахан үжиггүй болохоор нь тэгээ дүүгийнхээ ачааг нь хөтөлж намар чанданд өхүүлж өгөх гэж явж байна. Одоо ер нь ингэж тэмээгээр нүүдэлтэйгээл ховорцсон бах тий. Одоо ер нь яг одоо ерөөсөө байхгүй болцсон үе. Одоо энэ чи ерөөсөө жин тээх гээд байгаа шүү дээ тий. Тий одоо ерөөсөн дээр үе одоо бол машин хөсөг чинь л одоо энэ байхгүй. Тий дээр үеийн л машинууд нь. Хангай руу бол морин тэрэгтэй, хүү тэрэгтэй нүүдэг. Говь нутаг бол ерөөсөө тэмээн тэрэг. Сүүлийн үед бас нэг тэмээн тэрэгтэй болсон юм аа. Ер нь нуруу ачаа
ал ачдаг байсан юм да. Идэ. За. 50-аас 200 кг тааштай мэдээ. Баярлалаа дүүнэртэй. Хнаар л юм ачиж нэг. Тарган сайхан намарцгаагаарэ. Тэгээ тэмээдээ тааруулж ачаал үүсгэж. За ингээд нүүдлийн аян зам хол. Артхын шиг хөдлөндөө өгсөн. За. Баярлалаа. Сайхан намарцгаагаарэ. За сайхан намарч. Рам. За. За. Баяртай. Хоёр оролцогч манд Хөдөө нутгийн сайхныг бишрэн сэтгэлийн үгээ хэлэлцэн хээрийн болзоо хийж хит нутгаар аялахаар хөдөллөө. Баянзаг нь говь нутгийн өнгө үзмжийг илтгэх улаан шаварлаг хөрс гатууран тогтсон цав газар юм. Цав нь арай өндөрлөг болоод ирэхээр цонж хэмээн нэрлэдэг. Баянзагийн цонжийг хүмүүс хэлбэрээр нь ширээ шавар, тэмээ шавар гэж нэрлэдэг. Говь нутгийн ургаан үрс гэгдэх цаг их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэжээ. Баянзагаас аврах том үлэг гүрвлийн асуулан үлэг гүрвлийн өндөг бүтнээрээ олдож дэлхий дахнаа нэрээ хамгаалж үлдээсэн газар. Үлэг гүрвлээ авраг бий гариг ертөнд дагаагүй болов өндгөө хүртэл дахианаас том хагар зэгдэхээ гардгийн болов. Уу гэ. Энд тийм зам ам бүр гоёлцоо баст. Тийм ээ. Тийм үү жуулчд явдаг болохоор. Тийм. Тэгээд одоо ингээл байгалийн тогтоц. Хамаагүй ирэмгээр нь явхааргүй юм байна. Тий. Нурах амар өндөр магадлал. Ийм одоо ийм сондуул ийм бутан дотроос заяа гоёо гэж болж ирдэг. Тэр нь юу? Одоо нэг ийм нэг амттан гэх юм уу? Аа. Одоо ингээд талах борцыг идэхлээр ингээд чээж мэж хорсдгоо. Тэгээ яг тэрний хорсолтыг алга болгох заяа. Аха. Тэгээ гоёо голын дээсэн гоёо үгүй сэтгэлийн дээсэн. Аа. Манай гоёхийн тэгдэг. Гоёо. Аха. Гоё үхээ яхаараа сэтгэлэн дэсэн болчихгоо. Юу одоо би жишээ нь ингээл чамд ингээл чамаг одоо ингээл явчихлаар ингээл өдөр шөнөгөө бодоол ингээл сэтгэлэн дэсэн болчихсон. За бас тийм ээ. Ярьж болно шүү дээ. Тэгээд баян яриад тахлаач бас мөх шүү дээ. Юу гэсэн үг вэ? Тэгээд дээр үед чинь бас нөгөө утас мутас чинь байдаг байсан. Тэр үед л харсан л үг л дээ. Чи ямар юу? Тий. Зам дээр гараад ирвэ. Ер нь тэгэл байгалийн тогтоц гоё уст. Энэ ийс шүү дээ. Тий. Одоо эдгээр ингээл ийс. Чи бүр одоо хонгорын хэлсэн дээр очил бүр ингээд яг эднэр шиг юм өндөр хэлсэн. Хөрвөө нэг элсэн дээр хөрвөөж үзсэн. Гоё шүү дээ. Гоё. Энэ аваалууч ингэ чулуу шийд. Хэлтгүү. Одоо зүгээр одоо ингээд энэ овоог зүгээр босгож байгаа л гэсэн үг. Аа зүгээр дээр нь. Тий. Хамаагүй олныг авчлах юм уу тий? Хамаагүй. Чиний л дээр нөгөө нэг наадам маадамд явахдаа одоо нэг нутгийн овоо моон дээр очиж штэ. Гэхдээ олзны их нь надаа овооны ишгэн таньдаа гэж хэлдэг. Манай аав л зааж өгчээсэн. За одоо иш хараад үстэй. Гоё гоостэй. Яа энэ чинь амар юм байна. Уучваа чи тэгж байгаа. Гайгүй хөө. Энэ газар байна да Баянзаг. Гоё гэнэ. Таалагдчихэ. Энд чи зүгээр ингэ. Гоё харагдчихсан. Амьдрамаар санагдчихэв. Чи тэгэл хүрээдрүүл амьдч болно шүү. Ирээ та. Сургуулаа төгсчод ирэхээс. Тэгээд сургууль төгсдөл дахиад 1 жил хүлээгээл. Хүлээнэ би бол. Байгалийн сайхныг багтан биширсэн хоёр маань дараагийн болзогт газар руугаа нарны эртэд хөдөллөө. Хүлгийн сайн, эрийн шандас шалгасан говийн их замыг тулсаар хонгорын элсэн дээр чоноглохоор боллоо.
Харанхуй болохоос өмнө манай хоёр майхнаа бариад хоолоо бэлдээд төвхнөд авлаа. Од гарч оройн болцоо хийхэндээ. За хоол чинь болж гинэ. Хоолоо. Болохгүй л нэмэрч Чи ер нь ядарч иргүй сая. Би ер нь ядардаггүй шүү дээ. Тийм. Би ядарахгүй шүү дээ. Би бол нэг жоохон нойр хүрэл. Нойр л хүрлээ дээ. Ийм хөөрхөн охиндоо явж нарч үрээд ам тий. Гүй. Тийм ээ? Гүй тэр өчтөр шин нэг гоё ч амарсан юм шиг, муухай ч амарсан юм шиг. Нэг гоё амарсан юмнээс сая нааш ирж чадах юм нойр. За хоёул хоолоо аягалъя. Баг болцсон уу? Баг болчихж байгаа шүү. Таны нэгж Жоо. Гоё. Хонгорын сис гоё уустай. Гоё нэ гэхдээ одоо жоохон харанхуй болцсон харагдах гэж. Түрүү 11 гоё гоё сарчин гарна шүү дээ. Аха. Тэгээ жинхэнэ гоё. Жихоо тарнда тий. Тий. Одоо сарнууд нь гараа. Аны ингэж болно дөө. болох уу? Од сар гараал. Гоёлон да. Залуутаа тарж үзэх нэ. За сайхан боллоо. Баярлалаа. Cheers. Ер нь ямар шоол идэх үү гэртээ ихэнхдээ. Ер нь тэгээд амархан бол ганцаараа үлдчих мүлцсэн үедээ л юм. Бусдаар бол ээж л хэл. Амархан цэвэн гол аа. Цэвэн гол сэгсрэх үү? Чиний гарын цэвэнтийг өдөр идэж үзснэ. Хийж өгнө. Одоо гоё юм ярина. Ийм гоё. Дээр сууж ин тэ. Чиний баг анхудаа ингээд хүмүүнтэй тийм гоё. Нутгийнхаа үзүүлсэн газар. Хоол идээд сууж. Би ч гэсэн бургал рамптай сууж нөө. Ямар гоё юм. Ер нь өмнө ямар шоу болцоо хийжсэн бэ? Нэг тийм сэтгэлд үлдсэн ч гэх юм уу? Болцож бол байгаагүй. Аль бисны болцоонд явж байгаагүй гэж. Би ч явж байгаагүй. Тийм энэ баг анхны ах тэгээ баг хамгийн шүү. Тэгээ үлдсэн бүх болцоо шалтгаал. За. Тийм. Ок. Юу тэгж бодож байгаа. Амар. Юу тэгээд чи нэг анх ямар хуу залуу нэг үзсэн. Анх бол надад нэг төсөөл байгаагүй л дээ. Гэхдээ гоё гээд ингээд найзуудтай хэлсэн чинь жоохон тийм бордоо хүн байгаа хаа махаа гэж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр даа нэг тийм бор залуу байгаа юм байна да. Бодсон чинь хамаагүй цагаан залуу байсан. Тийм ч дээж аав л онцлог л доо. Биш нөө тий ээжигийн дурж маа ээж цагаа. Өчтөр тий. Тийм өчтөр тэгээд таарсан чинь угаасаа нэг юу н бор. Тий нөө манай гоёхан чинь тэгээд нөө нэг тэг юу гэх юм амар тийм нэг чиглэг газарт нь байдаг. Тэгээд энэ ээлжтэй газрууд их хүмүүс жоохон бороо. Бас тустай юм шүү дээ. Манай тэнд чинь нөгөө нэг бороо өдр нарай нэг гих ороод тэгээд нөгөө нэг ээлсмэс байхгүй болохоор. Жоохон чигшлэгтэй. Тийм болохоор нэг амар хаалтгүй. Чи тэгвэл намайг яг анхаарад юу гэж бодсон? Би нэрээ энийг би бол нөгөө нэг ингэсэн аахгүй анх нөгөө нэг хэвтрүүлэгт орох гээд тэгсэн чинь чамайг ямар хүн байгаа вэ гэд нөгөө хичээс асуусан аахгүй. Тэгсэн чинь 25 настай гээл тэгээд би юу вэ гээл тэгжсэн. Тэгсэн чинь тэгээ нэг үеийн хүн үдэл тэгэл амар жижигхэн царайтай тэгээд жоохон хөвчгөл өнгөөс аахгүй. Өөрөө тавчаар өрөөгөө тэгсэн чинь арай өрөөгөө гэсэн юм хэлээ. Би ч яг л тийм ямар амар оврог юм бэ л гэж харсан анх бол. Яана. Тэгээд яг ингээд уулзаа зогсчихтаа бол ямар гоё нүдтэй юм бэ? Би ямар гоё нүдтэй л гэж хэлчихсэн. Чиний нүдтэй айгүй гоё юм билээ. Би сайн баярлж байгаа юм чи тэгээд яг үеийн хүн өрөөд юм. Хаа. Сахалтай л болохоос шүү. Би тэгээ нөгөө нэг 24 5 хүн бас хүрээд дөрөв бас яг ингээд нэг жоохон хүч гаргачих юм болоо гэж бодоод сахлаа аваагүй байхгүй. Тийм. Авчлаар нэг амар жоохон хүч. Авал гоё ах уу? Гоё шүү дээ. Тэгээд би бас нэг хөдөөний айл төрж өсөндөө ингэж харамсдаг байхгүй. Тийм. Энэ тэгэл бүх юм шүү дээ. Одоо тэгэл яг хөдөлмөрлөж чадвал тэгэл цагаа эдэн гаргаад авчиж байна, махаа ингээл гаргаад борлуулчих чад. Хүн болдог байхгүй. Хөдөөний айл гоё. Юу л гоё. Амар амгалан амьдрыг юм хөдөө ирцгээе. Эцгийнхаа сайн төлгий сайн ээжийнхаа сайн бидний сайн Ячинда. Уран цэцэн хөвгтэй маа чи нэ. Ер нь хаанаас энэ уран цэцэн хөвгнүүд гараад ах вэ? Ер нь тэгэл амьдрах турштай гэх юм.
амьдралын дуршлаг гэж байгаа. Маа ах нар тэгээд дүүнэр найз нөхөд ерөөсө дандаа л ийм илмэг юмс. Тийм юм билээ. Ер нь бол жоохон хэрүүл хийчих гээд байдаг. Гэхдээ нөгөө нэг багасаа л нөгөө л найзууд хэрэлдээл зодолтоо. Тэгээд сурцсан. Гэхдээ бол чамд бол засч болох. Засахгүй байсан ч яг ч тэгэл хэрэлдээд болох л юм дээ. За. Гэхдээ өнөөдөр бүр амар гоё юм дээ. Одоо дурандал гоё хоо. Амар гоё. Чи ер нь гол жисэндээ баярлж байна уу? Баярлалаа яд. За ер нь одоо яг ингээд 2-3 хоног явахад хамгийн гоё юм юу вэ? Хамгийн гоё юм нь од тэнгэр шүү дээ. Бүр үнэхээр амар гоё юм лээ. Тийм. Ер нь од тэгээ ер нь өмнө говьт бол бүр гоё. Харин тийм билээ. Амар гоё. Сүүн зам өдр нь харагдаад бүр ингээд тэр уудам талаас ингээд баг тал. Огт нөгөө нэг уул муул байхгүй зүгээр яг ингээд нийлэхээр харагдаад амар гоё. Тэр талаархсан юм л. Тэгээд би өмнө хангай газарт очиж байхад ер нь бол од гоё харагдчихсан л да. Тэгээд ямар гоё юм бэ гэж бодож тийш ирсэн юм. Тэгээ бүр гоё уус. Тэгэл өчтө бөмбөрүүлсэн шүү дээ. Яаж ч үгүй тэхүү гэж. Тэгээ хотоо охин гэл ихэндээ тэгж дуудаж байгаа тэгэл бэр болоо. Тэгээ бүр явахтаа яг гарахад бүр гэрээ гэл. Тий. Тэгээ бөөнд амар үсэл би бүр хитэн ч хүнд үнсүүлсэн өчтөр. Барьж аваад үнснээл хэс тэгэл. Өсүүлээл. Гэтэ гоё үрс гоё гоц. Аа. Гэтэ гоё юм л. Яаж та найр таарсан л би бүр хорогдоод байна уу гэхгүй. Гоё гадаа тэгэл гоё хүмүүс дээрээ. Тий. Ер нь тэгээд гоё бийхэн бол гоё юу. Ер нь тэгээд гоёос өөр ингэж ямар найрлаад ингэ зууд тахын зүйл багтах. Тийм бах тий. Манайхан л ингээл одоо тэгэл нэг өв боломжлоо авч гээл бас ингэдэг байс шүү гээл нэг ч гэсэн өнөдүүлч гээл. Одоо тэгээд би жоохон одоо нэг 11 өнгөрөөл гоё од. Энд чинь бүр гоё ярьж. Нөгөө нэг урд яснаас. Тийм үү. Амар гоё ярьдаг. Яг энүүгээр үцхийг гоё ах тий. Тий. Одоо нөгөө нэг дурангаар ахлах. Чи яг юу харж байна одоо? Чиний одоо харж Аа. байна. За. Одоо ингэ битээр болц гэдэг юм аа гоё сар од мод гарч шít. Тэр тод огт олж харагддаг. Тэр олохгүй байгаад. Тийм үү. Тэр юусаа олдохгүй. Чамд ирээд энд амьдрахаар ч л харагддаг гэдэг юм л тий. За. Ирээл ер нь харах юм байл та одыг. Тий. Чи ер нь хотод ингэ чи ингэ сар мар од мод харж ирсэн үү? Гү би ер нь харъя гэж боддог байсан. Би нэг одоо орон сонирхчдын групп мөрөвтэй айгүйх байдаг байхгүй. Тэгэл солир молир харавж ийн гингүүт ингээл харах гал хотод ер нь бол харагдана гэж байхгүй л тий. Бас шал худлаа. Ийшээ ирээл ер нь бол ер нь гоё уус. Жил харагддаг юм байна. Тий. Жил ер нь бүх юм харагддаг юм. Дахиад явгаар байгаа юм чи. Чиний одыг л харч. Яас их хартай миний тийм мод хармаар санагдаад байна тийм. Амар хөөх харагдаж байна. За. Одны хүртэл хөөх харагдаад байна. Түт. Янзэ. Өөр хараад үзтээ. Хараал. Гоё өстэй. Тийм байна. Стэй хөөрхөн байна тий. Тэгэл чи хамгийн тод одыг авсан байна да. Би ч тэгээд чи ирэх юм бол тодорноо ч нэ. Би энэ чи ирсэн мод юм шүү дээ. Чи бүр мөсөн ирэх юм байна. Тодор. Чи зүгээр надтай байвал тэгээд төлөө. Шүн болгоо ингээд одоо араал. Тийм. Гоё амар амгалаа. Гоё юм шүү дээ. Би тэр майхан гас нэг юм аваад ирээ да. Тийм. Ёо за баярлалаа. Ийм дуучин залч одоо ийм л бэлэг өгөндөө. Би угаасаа яг төсөөлжлээсэн юм л да. За өстэй баярлалаа. Амар дуулдаг залуу байгаа гэд. Одоо чи энэ одны тухай дууг сураад энэ гитар дээр тоглосон юм шүү дээ. За. Яа эвгүй байж тээ. Ер нь хөгжим тоглолтгүй. Үгүй. Тоглохгүй юу? Ер нь амар хоббитэй л дээ. Сураараа за би энэ номтой зүг ингээд өгч байгаа шүү заа юу. За. Над дээр одоо ингээд барилтын сураад гитар сурах гоё шүү дээ. Мам баярлалаа. Маш баярлалаа.
Амар Чи яг гоё. баярлсан баярлаагүй юм шиг байна. Дотроо бол яг үхэж байгаа. За гаднаад жоохон. Тийм бүр амар гоё юм. Тэгээ жоо дараа ирэхэд чинь нөгөө Дараа ирэхэд сураагүй байх юм бол тэгэл. Тийм шүү заяа. Орцсон тэгээд. Эцдээ өөрсөн тулгамдаад. Ер нь хөгжим тоглоё гэж боддог байсан уу? Ер нь морин гитар тоглоё гэж амар боддог байсан тий. Гэтэ яг оролдож үзэж байгаагүй. Тийм тий. Одоо тэгээ сурчтэй. Одоо утас мөцийн таслуул надад хэлээрэй заяа би ч амар утас явуулна. Бүр сурхаас өөр аргагүй боллоо да. Яалт ч одоо тий. Наад чи одоо ингээ нүдэнд чи харагдаад байсан сурна шүү дээ. Чаг дараа ирэх чи бүр амар мундаг болцоо байна. Тоглолдог бол. За баярлалаа. Чи дараа ирэхэд нь штэ. Наад гитар дээр тэр дууг дуулж өгөөд. За. Тэгээд одоор шүү. За. За хэлээд дараагийнхаа болцсон дээр. Гоё. Тоглоо сурна штэ тий. Тоглоо сурцсан тэгээ би ч бүр амар гоё олоолоо болж байна. Сандраад энэ ч дөө салганж малганаад. Чи сандрахааргүй л хүндээ. Үгүй гаднаа дэмж гисэн дотроо бол амар сандрах. Салганаал. Би чамайг ингээд тоглоо сурчвал арай том гитар амж өгнө за. За. Наа чин сургалтын жижигэн гитар авахгүй. За. Тэнгэрт түмэн одоо төгөж. Харин сэтгэлд нэг од гэрэлтгэл болно доо. За Ариука минь. Болцоод бүсгүй чинь гитараа сайн сурвал илүү том, илүү гоё гитар авч өгөх амлалт өглөө шүү. Хичээгээд байж тээ. За ингээд аян замдаа үндэснийхээ брендийг хэрэглээ явж байгаа. Органагийн сайз шар сүртэй самгаа нүраагаа цэзэрнэ. Арттай сайзэрнэ. Шүтээ. Энэ одоо бид чи үндэснийхээ брендийг дэмжихгүй бол болохгүй шүү дээ. Энэ цөөхөн хуамтай гадар нутагтай хүмүүс байж ийж. Дэмжих хэрэгтэй. Улан маань бас үнсэрхэг үзэлтэй. Үндэсний брэндээ дэмжинлэгэндээ нар мандаж захгүй их говийн үзэгслэн намар цагийн өнгөөрөө харц булаан шаргалтанхан харагдана. Монгол орны 9 гайхамшигын нэгээр нэрлэгдсэн хонгорын элс нь Сэврэ зөвлөн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манх юм. Ойр тойрмондоо гол горих Баянбүр дээр хүрээлүүлсэн байгалийн үзэгсэлэнт газар. Яавал чамайг одоо гэргийгээ болгож авах вэ? Тэр уул тал болгохлоо. Тэр уулыг яаж тал болгох вэ? Чиний л агнаас мэдээ. Цохой даа. Одоо гүсээ сүлжид сууж муу. Ёо, нүд бүдэнд тормолцоод аллаа шүү дээ. Алла сэмбэрээ тэдэхөө. Ёо, чидтэй юм. Энэ намайг дэлбдээд амар цаг цохоод байгаа. За хоёлаа одоо манай говийн уламжлалт ундыг унзаа. Нэг унд гэдэг аахгүй юу? Одоо шар будаа, хийцтэй цай, шар тос, за би шууд утгахын задж байгаа. Мах шиг юм нь юу вэ? Маш нэг хатаас мах аахгүй юу? Нэг жоох ус игээл болчихно. Маа нутгаар юу н хэрэг. Хүн болгол асууж ин дөө. Энэ таалагдчих. Өчигдөр яг энэ эстэй газар нэрсэн чи яалчгүй гойбоо мэдэрч штий. Тийм гоё. Эсэн тасархай өдр гэж л сонсч байсан шүү. Яг говийн эсийг харж байгаагүй юм. Би ер нь эр хүний талаас ер нь яг ямар харагдчих. Зүгээр нөө ямар хуу залуу юм шиг байна. Зүгээр наашаа ирэх замд бол охин бисэн гинт камерасан чинь эрэхтэй л болчих шиг боллоо. Жоо алцахаар. Жин хүн явуулах гээл. Би ч мараа чинь ээж жоохон эр хүн шиг байх галаа юм да. Бид талын л хүнтэй. Тэр нь баг хамаагүй гоё гүйсэн. Хаяа охин шиг болоо хаяа. Хаяа гинт мазрахгүй шүү дээ. Тэмэт. Жин юм чам ер нь гээд нэг залуу малуу юусны царай муутай дэржилж ийсэн үү? Үгүй юу. Би царай муутай харагдаад байгаа юм. Үгүй ер нь зүгээр.
Тэгж огт хэлж байгаагүй. Юурс тийм юм сонсож байгаа хүслээ. Чисэн тэгж охинд хэлж үзчихсэн юм уу? Үгүй л дээ. Тэгээ ямар сони юм бас. Зүгээр тэгж хэлж ийсэн бол алахгүй юу? Очоо та. Йоо. Чи яаж байна? Ер нь одоо ингээ хэдэн нас хүрээд ингээ уналганд явах уу? Ер нь тормноос хойш. Тормноос хойш. 2 настай болоод ботоогохтой уюулж байгаа л тэгээд торон болоод сургуулаад тэгээл тайлаг болоод ат болоод бууруулаад тэгэл уналдаг байхгүй. Хүүд одоо яаж юм да? Тийм үү хамархан заяа. Яа нэ жаярдад ирч бүр том харагдаад ч тий. Тийм. Тэ чи энийг унчих та. За, мартчих. Энд дээр нэг хөл. Амар эвгүй юм байна. Зүрээ. Амар эвгүй. Энэ нөө морин дээр мартахтайгаа адилхан заяа. Зүгээр. Зүгээр шууд яваад мартчих. Нэт намайг битүү унгаарэ. Гоо за чи хөлөө. Нөгөө талынх нь хөлн яач юу? Үе. За. Чагацтэй. Яа. Зүгээр одоо дэше бас. Одоо хөдлөхгүй зүйд юм чи. Ой. Одоо тийм ч хөдлөхгүй заяа. Үе нэза. Үе нэг ядагсан тийм ээ. Хамарнаас тат. Наад уяанаасаа татаарай. Уяанаасаа тат. Дахиад тат. Тат. Татар уяанаасаа тат. За явж. Чүү. Зөвлөлийн шаргал говийн элсэн манханд тэмээнээс өөр унаагүй. Өнгө зүснэ хүртэл говь нутагтаа хослон харагддаг сүрлэг сайхан тэмээтэй хонгорын элсээр зугаалах хосын болцоо өрнүүн байна. Игчдөө 3 сайхан бүсгийн домогтой энэ бол харахад л хараа булаам хайрхан юм. Говь нутгийн хангаа гэгдэх говь 3 сайхан уулаа тойрон аялаад л болцоод явна да. Манай хоёрын хонгорын элсэн дэх болцоо өндөрлөж байна. Хэдий дараагийн болцоо хаана үргэлжлэх бол? Говь 3 сайхны зүүн анхны аманд байх нэгэн гүн хавцал бол алдарт ёлын ам. Дэлхийд нэн ховор бүр агнахыг хоригдсан ёл шувуу байдаг учраас ёлын ам гэж нэрлсэн гэдэг. Ёлын ам нь нийт 64 ам километр газар үргэлжлэх бөгөөд Монгол орны дархан цаазат газар. Харчуулын харцнаас харамлах ёо харсан гэж тэмүүлэх ёо чамайг л Хэний чи үгээс дутхааргүй хэнцэрхгоо үзэгсэн юм ачи Бичээд ял шоу харуулж байна. Харагдахгүй байна. Одоо чи бүр ингээ бүр тэр хайхлуудынхаа дээгүүр нэг харцаа. Би одоо амар харамт шүү дээ. Чийл ингээ зааж өгөхгүй.
Яа. Чам тэгээд бүхэд байсан байна. Өнөөдөр бороо авах гэдэг юм яах гэдэг. Энэ борч чамд хөргөөс нэгч. энэ боловч нэгээс гэдэг үстэй боловч Ой яа. Ямар муухай өрөнд зүгтэн бэ чи. Ямар ч зүгтэн. Ястаа удаа таах юм. Ямар ч бас гарах. Доктор уустах гарсан чимэглээ. Ялчгүй чимэг юм аа. Энэ бол үнэхээр чимэг. Яг энэ уус байхгүй гэж бодсноор бас юм нэг. Тийм зүгээр л хатан донд явж байгаа юм шиг шүү дээ. Усан бүр гоё. Саамё цэцэг шиг сайхан чимэн цээжинд минь ургасан сарнаа биллэдэ хархан нүдэн чамаа энэ бүр бан таавч орно. Энд болог бол ижээ зүгээр мөхөрчмөр л ш. Нэг агуу дотор өөрлээд гэхгүй. Өнөөдөр юу ихтэй яг гоё явахтай нэг хөрчтэй. Энд ирэхэд үү? Бас тохиромжгүй үе гэж яах вэ? Амар халуун биш үү нөө чуу солитой хараа юм. Аха. Амар халуун биш тийм амар хөөх юм биш. Яг гоё хэлсэн. Энийг бүтээч хараа. Чамайг охин дагуулж ирж байна гэж. Анх удаага юм байна. Оо харж үзчихтэй. Зөө. Энэ ялан гол усаараа өсөсөө байгаа. Өсөж угааж өгье гэж чи. Тас хар болъё. Чи ихлэрч л байгаа. Чи ер нь ихтэй бол хоёулаа ялан байна. Ирэхгүй бол ер нь яахгүй нэ. Ирэхгүй ойлаагаа ялан юм даа. Хатанда. Дараа нь ирэхгүй л бол энэ хүн ч гэсэн юм ээж өгөх царай алгаа. Огоогоо юм. Хотын бүсгийг өдөө нутагт хийж байгаа адал явдал дүүрэн аялал үргэлжилсээр бид дэмчгийн хийдийг зорилоо. Манай ивент чинь нөгөө хүн сервисийн гурил яваад шүү дээ. Тэгэл да. Тэхүү. Тэгээ. За. Гаханд орчих. За. Марга ямар бол хэлэх вэ? Чөөн гурил шиг хэлж гурил. За. Сайн байна хаа. Сайн байна уу та? Сайн. Та энэгээр нэг хоолыг идэв гэж хаа. Энэ хүн сервисийн манай ивент гэж гурилахгүй. Аханд энэ юу шүү дээ. Манайх ингээд цовын гурилтай шүлгэндээ энэ хүн сервис гэрэлдэг болохоор таагээд бас ингээд хөдөө гадаа таагээдэг бас ингээд хоолж дайлаад ингээд явж байгаа юм чи. Энийг таагээд замдаа гэрэлдэг. Зүгээр хаа та наадхаараа хоол хийчих. Зүгээр. Тэгээ. Гурилтай шүлц зүг хоёр хийчих. За. Баярлалаа хаа. Хүн сервисийн гурил хөөрхөн чи яваа байгаад хөрс татчих хаа юм байна. Зохиог бастай. Чамд л асарах сэтгэл минь. Чи хормон хом цаа усаа. Тэгвэл өмнө нь хормон гоожсэн. Тэгвэл чи тэгээд хормон цаа хоёр болоо тэгээд хормон гэлчгийг хуудсан тэгээд эцэж өгч байна. Наач гайгүй эвлэгч үзүүлээд энэ жоо эвлэгч өгөө гайгүй чи хоо. Асуулт нь гоё байсан одоо самруу урд орноо. Тэр үргэлж чигтэй. Балраа. Хотын бүсгийн маань хоормог цай холиод уучсан. Дээр нь аян замд алжаалаад биеийн жаахан дагварчихлээ. Ариукагийн хэлснээр зам сайхан болохоор хурдан ирж хамбогдын имлэг орж шаардлагатай түргэн тусламж авлаа. Хөөх, сумуу аймаггүй гэж гайхширсаар л хамбогдод өглөө өгтлээ. Шүнжин яваад ядарсан болохоор өглөө жаахан амраад
хөгжил цэцэглэлт эд өрнөж байгаа Хамбогд сумд болцлоо. Манай өмнө үе Хамбогд сум заяа. Одоо ингэ сум даацаа ганц онцлог нь юм цэцэрлэг төрөлнтэй. Амар тийм одоо ингээд амьдрах орчин нь бүр цөмбөр бүрдэж байгаа заяа. Ер нь л хүрээлэнтэй сум байдгүй бах тий. Тэгээ хүрээлэнтэй сум ганц нэг л гоо манай 3 тэс нэг хүрээлэн байгаа. Тэгээ Хамбогд одоо энэ суманд нэг хүрээлэн баг. Одоо тэгээ жишээлбэл энэ дээр ингээд нөгөө нэг тоглолт моголт ирээл. Тэгээ гадаад талбай тоглолт моголт тий. Гадаад талбай тоглолт моголт нь болдог хэвгүй. Ойгоостэй. Тэгээ нөгөө нэг манай нөгөө сум дагаж, зам дагаж хөгжил гэдэг шиг. Тэгээ оюутлогоо ижнээс ойрхон тэгэл одоо энэ сум нь бол илүү хөгжөө. Тэгээ одоо нөгөө өмнө говь гэд амигч нь бүр илүү их тэлээд. Тэгээд одоо ийш тийш явхад бүр л амархан болж байгаа. Засварлууд нь ч гэсэн дандаа шин засварлууд, дандаа гой засварлууд байдаг хэвгүй. Зарим аймгийн төвдөл баг адилхан шүү дээ. Тий, Хамбогд гээд тий гой хөгжил сайтай. Чи юу нээс өмнө амьдрмаар байна. Цаваа байгаа газар байхгүй юм. Би бол энд амьдарч байгаа юм шиг байна. Хөгжил цэцэглэлт сайтай. Тэгээд юм нь хүртэл бэлэн одоо энэ дэжээс юу хүртэл биш дээ. Тэгээд байр нь хүртэл ийм гоё. Дулаан нь хүртэл шийдэд өгсөн. Оройн хуйлаа хойлохноо болцсон ч гэсэн цэцэрлэг түрээлэнтэй. Ер нь айгүй романтик байх юм шиг байна. Одоо хүний хэрэгцээг нэг доороос гэх юм уу? Юм болгоно бол. Тэгээ юу л бол одоо юу хэрэгтэй вэ? Тэр болгоныг л оруулаад нэвтрүүлээ. Тэгээд одоо бүр үйл ажиллагаа нэгэд эхэлцгээсэн. Өчтөр хүртэл гидс өвдөөд эвгүүрхэд эмнэлэг орсон чинь эмнэлгийнхэн тогтчлт хүмүүсийн хайрцаа хүртэл үнэхээр гоёсэн. Би өндөр сумын төвд ийм эмнэлэг байна гэж юусоо бодоагүй. Ороо мороо болцоод бүр нөө гэрлнүүд нь асаал бүр. Чи өөр хэр хатамжтай. Битгүү тэгээд халамжтай шиг нааши халамжгүй шиг нааши тэгээд баг ганцаараа байсаар идэл тэгээд тэр халамжлуулах гэдэг чинь бас сайн мэдэхгүй шүү дээ. Амар тийм нэг ядарч гэх юм уу нэг зөрүүд ч юм уу тийм байхгүй бичтэй. Тэгээд чи л нэг халамжтай болгож авахгүй би чамааг бол тэгээд яг эргүүч халамжлаад байна гэж баг байхгүй шүү дээ. Тэгдийн инктигээл заагаал хэлээл тэгээд өгөх юм бол би бол халамжлаа. Тийш дээ. Тийш дээ. Тэг, ер нь жоохон зөрүү талдаа. 21,330 сумын хэмжээнд Хамбогд сумын бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтийн өнгө төрх үнэхээр үлгэрчийн харагдаж байна. Аймгийн хэмжээний болоод сумын хэмжээнд жишг сум хэмээн тодорхойлогдох нь ч аргагүй юм аа. Орон нутагт тийм хөгжил цэцэглэлт байхад эх орны хөгжил ойрхон байна. Бидний нүдээр болоод хоёр оролцогчийн мануудаар хөгжил цэцэглэлт нь эд өрнөж байгаа Хамбогд сум жилэрэх тусам улмал хөгжин цэцэглэх баха. Хотын бүсгүй хөдөө нутагт ирж хийсэн болцоо нь сэтгэлд нь хүрсэн бололтой. Хамбогдод бол амьдрчмаар л юм байна гин. За тэр чи яах вэ? Хоёр оролцогчийн маань болцоот нэвтрүүлэг өндөрлөх тунд өгч байна да. Ноён хутагт Данзан Арвжаа говь нутагт 8 хэд байгуулсны нэг нь Дэмчгийн хэд. Дэмчиг гэдэг нь дээд амгалан хэмээх хутагтай. Энэ хийдэд ноён хутагт амьдралынхаа 20 жилийг өнгөрүүлсэн гэдэг. Хутагтын өгүүлснээр энэ сайхан нутгийг шүтэж чадвал хүмүүн төрлөختөнд сайн сайхныг өгч галуу юулхийн цагт энд хүн амьд үлдэх нягууртай хэмээсэн гэдэг. Газрын болоод тэнгэрийн шидийг хадгалсан энэ газарт хүслээ шинэн би сэтгэлээ ариусгах гэж олон хүн зорин ирдэг. Хийдэ нөө их хөвлөмтүүлэлтийн үеэр ландартай бүтэнтэй хамт хороогоод тэгээд энэ өвдөж нураагаад 1990 он нутгийнх нь ард буцаад сэргээж барьсан юм дөхтэй юм газар байхгүй маш их энергитэй. Тэгээд хүн Монгол хүмүүс ер нь бас нэг ирээд үдчихэд энерги сэргээч гэх тийм. Заавал ирэх газруудын нэг. Тийм ундаг газар байхгүй. Тэгээд өглөөний нарыг харахтаа тэр одоо тэр хатагтай аван дээр гараад слэш юмнээд үлэмжийнхаа чанарыг дуусаад тэгээд тэгэх юм бол ажил үйлсэн дотн энерги нөхөлтөн гэж ярьд юм билээ. Одоо энэ тавтанууд нь бүр ингээ хоолоос урцгаацсан. Хүн амжнаас өргөхгүй. Тэгээд хит дээр байж байгаа. Яа, эсвэл гэрсэн юм шиг болчихлоо. Гэрлийн замд орсон юм шиг санагдчихлаа.
Энэ энерги амар өндөртэй газар. Тийм ээ. Анх яасан олон хоног явах юм бэ гэж бодчихсон. Сая одоо бүр аяа сэтгэл татчих. Тийм болчих. Тийм үү. Би сая нөө чамд бэлэг гэлтэй. Өгч чадахгүй яваад гэсэн тийм. Одоо яваад ирсэн. За энэ болохоор нөө тэмээний носон тавчгүй. Одоо үйл болж байгаа гэртээ өмсөөр зам. Тэгээ энэ чиний нөгөө нэг аялсан газрууд чинь. Тийм үү, ямар хөөрхий. За энэ болохоор хүчтэй зэ. Одоо эмхтэн хүн одоо ингээд цацлын хөвгтэй байх хэрэгтэй байхгүй. Заавалчгүй. Одоо энэний цацлынхын энэ 9 нөх өнх амьдралыг бэлэгддэг. Хийжсэн тийм. Тэгж одоо тавсан. Тэгээ энэ нь болохоор арга сав. Яас. Одоо ингээд хомоолтойгоо. Тийм. Одоо энэ хөдөөний хөх хомоол гэж байна байхгүй. Ямар хөөрхий юм бэ? Тэгээд энэ бас заавалчгүй эмхтэн хүнд айл эцэгтэй хүн байх хэрэгтэй зүйлүүд байхгүй. Тэгээ чамд дурсгалтай юм бол өвч таа. Стокой юм байна. Яас их юм бэлдсэн юм чи. Энэ цацал бол юм заавал байх хэрэгтэй. Эмхтэн хүнд бол. Тэгээ чи одоо өглөө босоод сайныхаа дээжийг, сүүнийхээ дээжийг өргөчөөд гарч. Баярлалаа. Яа. За баярлалаа. Баярлалаа. Яй. Яд юм лээ. Би явна гэсэн чинь нэг сонирхол. Би энэ тэгээ чамд дээр ингээд хотод хүрээд очил уулзч болно шүү дээ. Болгүй ээ. Би ч гэсэн 100 эрэнгүүтгээд ажилтэйгээ хаяад алга болчихгүй бол. Гүү. Хотод очиж уулзнаа. Тийш санаадах юм бол тэгэл яваал гэж. Би ч санаа дээр түрээд ирнэ. Тэгэр. Хөлөө гоё хүслээ шивнээд дэлгүүр өргөн заяа. Би яг жоохон байхдаа Рапунзель үзээд тэгээд яг тэр хоёр хоос ингээд дэлгүүр өргөж байгааг хараад тэрнээс ширэн дэлгүүр өрхийсөө ингээд гэж боддог байсан юм уу? Тэгээ одоо хөөрхий гэж бодоод. Намар цагийн найранд тарж, хонгорын нэлсэнд хослон аялаж, баян цагийг бахархан туулж, ёлын аманд нөхөрлөө батадхан, дэмчгийн хэдэд хүслээ шивнсэн, хотын хөөрхөн бүсгүй, хөдөө нутгийн сайхан залуугийн өмнгийн говьд хийсэн болзоо энэ хүрээт өндөрлөж байна. Оролцогч хоёрын маань хүсэл бүхэн биелэх болтугай. Хотын бүсгүй хөдөө нутагт нэвтрүүлгийн дараагийн дугаар хүртэл түр баяртай.